Урам яд имжлэг хүрж байна. Мм. Зайцсан тэр дүрслэлээ хийлээ зэ. Би ер нь ингээ яриагаараа бас юу хийдэм бэ гэхээр төсөөлөл бүтээх гэж оролддог заримдаа бол. Тэгээ төсөөллийг хүн ер нь бага мартдаг л да. Одоо ингээ тоо статистик ч юм уу тиймэрхүү зүйлсээр харан хүн хайгуу хурдан мартдаг байхгүй. Тэгээ төсөөлөл гэж үзвэл бидний амьдралын нөөцийг нэг нуур бай гэж бодъё зэ. Гэтэ тэр нуур олон тишээ салгаж чаддаггүй байхгүй. Энгийн хүнийх. Ягаад тэгэхээр дээр нь их бороо ордгоо анх төрсөн нэг жоохон нэг тийм хэцүүлэг шавартай ч юм уу тийм тунгалагч биш тэгсэн мөртлөө нэг юм жоохон нуур муур гэхээс илүү нэг тогтоолтой төстэй. Тэгээ одоо ингээд хангаат ч юм уу байдаг хүмүүс мэдчихэж байгаа нэг юм нуур биш гэхдээ тийм тогтоол уснууд байдаг. Уух боломжтой гэхдээ бас байнга уух боломжтой биш ээ. Тэгээ бороо орохгүй удаад ирэхээр хатчихдаг. Тийм тогтоол уснууд байдаг. Тэгэхээр яг одоогийн бидний яг энерги ихний нөөц тийм байхгүй юу? Яг тийм цэвэр ярим биш. Яг цэвэр ярим биш юм бэ гэхээр угаасаа хүн төрөлхтөн харанхууд боолжлогдоод удсан. Нийт нийгмээрээ жоохон бохирдолтой байгаад холбоотой. Хоёрдугаар болохоор би удмаас эрэхтэй сайн сайхан зүйлийг авч төрдөг ч гэсэн удмаасаа дамжуулаад бас муу муухай зүйлсийг ч гэсэн авч төрдөг. Тэ өвчин зовлон ч юм уу хэцүү муушин чанаруудаа удамших бас боломжтой байдаг. За гуравдугаар талаар би өөрөө штэ би өөрөө хэцүү. Тэгэхээр энэ мэтчлэн бохирдох шалтгаанууд зөндөө. Тэгэхээр энэ нуурыг яаж цэвэрхэн болгох вэ? Яаж илүү их усаар халигм цалхим болгох вэ? Яаж олон төрөл рүү салаалах вэ? Одоо мөнгө хөрөнгөөч авч яваал, хайр дурлалаач авч яваал, гэр бүлээч авч яваал, тэ найз нөхдөөч авч яваал. Тэгэхээр одоогийн нөхцөлөөр бидний цаг хугацаа хязгаарлагдсан бол нөөц нь хязгаарлагдсан бол эрч хүч нь бас хязгаарлагдсан бол яг хөө эрч хүч гаргаад явж байгаа мундаг хүмүүс байна л да. Тэгэл алдартай сошиал инфлюенсерүүд ч юм уу, тамирчин ч юм уу тэ бүх ч юм уу та нарын мэдхээр бол асаа широо давдрч ч юм уу ингээл зөндөө олон хүмүүс байна штэ. Гэтэ тэд нар шиг ингээд дүрлэлцчих гэхээр амьдралынхаа нөөцөө хурдан үрийг дуусчих юм шиг тий. Хитрхийг алдар нүүд төрөхээр насан богиносчих юм шиг санагдаж байгаа бол тийм бишээ. Алдар нэр нас богиносохтой хамаагүй. Хэрвээ бид нар энергийн нөөц хязгаарлагдсан үед бол аль нэг зүйл рүү хит их хамаг энерги зарцуулаад тэнд стресстэй ингээд явах нь таны мэдээж өхлийг ойртуулах шалтгаан байж магадгүй. Гэтэ энерги хязгаарлагдсан бол биш. Энерги дахин сэргээж чаддаг. Тэгээд тэр нуур тогтоол ус байсан бол тэрийг нуур болгож чаддаг, халигм цалгим дүүрэн болгож чаддаг, цэвэр цэнгийг устай тий. Ийм байх юм бол бүх төрөл рүү саталж хөгжих боломжтой. Дээрэс нь одоо бидний боддог зүйлсүүд заавал гарцаагүй зүйл биш гэдгийг та нар ойлгоно. Яг одоогийн та нарын бодлын ханд чинь дандаа ханаад өгөхгүй. Тэгээд зорилгууд нь дандаа нэг цомхон. За нэг хүүхэд хэдүү хүүхдээ нэг байртай болгохыг харчаа. Үр ачаа харчаа. Тэгэл болоо. Энэ бол яг хуу шундалгүй байдал гэхээсээ илүү зүгээр л яг одоогийн нөхцөл төр бидний бодож чадах, харж чадах, хийж чадах зүйл энэ байхгүй. Гэтэл бид нар өөрөөс чааж харангаа хажуугаар нь өөрийнхөө дотоод мөн чанарыг аягахгүйгээр, гээхгүйгээр явах боломжтой байхгүй. Тэгэх болохоор тэгэл ажил гээл явдаг. Яг тэр нь таныг дахин өнгөлдөхгүй, хаач аль чарилцаа нь хүн сурталтай, үл ойлгодсон ийм нийгэм дотор бид нар яг одоогийнхоос амьдрахаас аргагүй. Гэтэ бид нар нийгэм хөгжиж чадна. Тэрийг хин хийх вэ гэхээр энэ бичлэгийг хийгээс үж байгаа би болон та өөрөө тэгээ бид нар нийтээрээ өөрчлөгдөж чадах юм бол гэрэлтэй болж чадах юм бол энийг илүү хурдан хийх боломжтой. Мэдээж бурханлаг өөрчлөлт гэдэг зүйл хэрэгтэй ч гэсэн энэ өөрчлөлт нь хангалттай дэлхий дээр явагдаад эхэлсэн. Хангалттай дэлхийс ер нь сэрж эхлэж байгаа. Энийг хамтаа болгон ярьж байгаа ч гэсэн магадгүй үнэс идэв. Гол нь одоогийн би болон та яг энэ зүйлийг бодох биш, сонсох биш, яг хэрэгжүүлээд барьж ингээд бүр гартаа барьж чадах хэрэгтэй байна. Тэгэхээр олж аваад амьдралаа дүүргэдэг. Монголч болцгаа.